Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчдоо. Test for UB подкастын ээлжид дугаар маань эхэлж байна. Тэгээ та хэд маань маш хэрэгтэй мэдээлэл өгөхүйц дугаар болж байгаа учраас дуустал нь сонсоорой гэж хүсмээр байна. За ямар дугаар вэ гэхээр PrEP болон Oral Quick-ийн талаар товч бөгөөд тодорхой мэдээлэл өгөөд тэгээд бас манай Instagram, Facebook-ээр ирсэн асуултуудад хариулах байгаа. За өнөөдрийн хоёр зочноо эхлээд танилцуулъя. Сайн байна уу хоёроо? Манай сонсогч нарт өөрсдийгөө танилцуулна уу? Хай. За намайг Сэтэн гэдэг залуу сэрүүлэн төвийн бас байгууллагт SKP төслийн мэргэжилтнээр ажилладаг. За тэгээ яг Монгол улсад тэр дундаа Улаанбаатар хотод анги залуучуудын дунд PrEP болон хэдийгээр халдварлуулах шинжилгээний шинэлэг арга хэлбэрүүдийг нэвтрүүлэх үйл ажиллагааг харьцаж ажиллаж байгаа. Сайн байна уу? Намайг Солонгоо гэдэг. Одоо PrEP төсөл дээр зөвлөх хийж байгаа. 2 жилийн өмнө хийж исэн дугаар маань бас манай Test for UB подкастн дээр байгаа. Та бүхэн description дээр оруулсан линкийг бас сонсоод үзээрэй. Тэрэн дээр сэцэн эмчтэй яг HDHV-ийн талаар, PrEP-ийн талаар болон бусад бэлгийн замаар дамжих халдварт өвчнөхийн талаар ярьсан байгаа. За хамгийн ихэнд хэдүүлээ яриад байгаа PrEP гэж яг юу вэ гэдгээс эхлэе. Яг юу юм бэ? Юу гэсэн ч үгийн те нэг л товчсон үсэг юм шиг яваад идэг. За PrEP гэдэг нь болохоор pre-exposure prophylaxis гэдэг одоо өртөлтийн монголоор бол өртөлтийн өмнөх сэргийлэлт гэж байгаа. Энэ маань одоо бэлгийн цөөх буюу эрэгтэй хүнтэй шулуун гэцээр бэлгийн хавталд ордог эрчүүдэд төлхөө зөвлөдөг юм өртөлтийн өмнөх сэргийлэлт юм байгаа. За энэ өртөлтийн өмнөх сэргийлэлт юм маань яг юунаас өөрөө чинь сэргийлэх гэдэг байна вэ гэхээр HDHV-гээс хүний тархлал хамсгалын вирусээс одоо сэргийлэх ийм зорилготой. Тэгээд энэ маань одоо дэлхийн дахинд нэлээд түгээмэл хэрэглэгдээд ирсэн. Тэгээд одоо бид нар Монголд ерөнхийдөө танилцуулаад одоо ингээд Монголын дэлхийн цөөнх залуучуудад ерөнхийдөө хэрэгтэй гэдэг үгнээс оруулж ирж байгаа. Тэгээд бидний одоо энэ demonstration project буюу одоо энэ төсөл маань одоо өнгөрсөн одоо энэ жилийн 2021 оны 5 сараас эхлээд ерөнхийдөө идэвхтэй хүмүүсээ хамруулан явж байгаа. Яг өнгөрсөн хугацаанд болохоор яг ковид гэдэг ерөнхийдөө эхлэх цагаас болох хойшлоод одоо 5 сараас эхлээд ерөнхийдөө нэлээд идэвхтэй хүмүүс аваад явж байгаа. За баярлалаа. PrEP маань ер нь дэлхийд дахинд аюул алдартай. Grindr дээр бүр PrEP ууж байгаа үгүй юу гэдгийг хүртэл асуудаг. Тэгээд Монгол залуучуудыг бас эндээс хоцроохгүй одоо түгээгээд өгч байгаад маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ нэмээд яг PrEP ууж хахад яг юу анхаарах хэрэгтэй юм бэ тэгээд? За яг ууж байгаа хүнд бол анхаарах зүйл бол яг тогтмол нэг цагт уух. Тэгээд яг ууж байгаа хүмүүс ер нь бол 2 гормоор уух зөвлөгөө өгдөг. Нэг нь болохоор өдөр бүр уух, нөгөөх нь болохоор хэрэгцээтэй үед уух гэсэн хоёр горим байгаа. Тэгээд аль горим нь яг ууж байгаа хүмүүс маань яг тогтмол нэг цагт уух хэрэгтэй. Харин яг хэрэгцээтэй үед ууж байгаа хүмүүс маань гэх юм бол яг өдөр бүр ууж байгаа хүмүүсийг бодох юм бол арай илүү нөгөө зохион байгуулалттай уух шаардлага гардаг л та. Тэгэхээр өдөр бүр ууж байгаа хүн маань эхнийхээ өдрөө 2-ыг уугаад тэрнээс цаашаа өдөр бүр нэг юм ууддаг болохоор илүү амар ойлгоход. Хэрэгцээтэй үед уудаг хүмүүс нь гэх юм бол одоо яг хэрэгтэй одоо бэлгийн хавталд орно гэсэн өдрөө төлөвлөсөн байвал тэрнээсээ одоо 2 цагийн өмнө доор хаяж 2 цагийн өмнө уух шаардлагатай. Тэрнийхэн дараа үргэлжлүүлээд дахиад 2 хоног нэгээр ууна. За тэгээд тэр маань одоо ингээ 3 өдөр дарааллаад нийтдээ 4 им ууж иж өөрийг нь 1 удаагийн бэлгийн хавтлаас хамгаална гэсэн үг. HDHV-ийн халдвараас хамгаална. Тийм болохоор энэ бүгдийг маш сайн ойлгож цээжлэх хэрэгтэй. Тэгээ манайхаас бол энэ бүгднийг ер нь бол сайтар ойлгуулад тэгээд дээрэс нь бид нэр дэвтэр давталж өгч байгаа. Тэр дэвтэр дээр бол яг өөрт нь одоо би имээ уугаагүй лүү гэж одоо мартах тийм боломж бол бараг байхгүй. Хэрэг тэр дэвтрээ хөтлөө явах юм бол тийм байгаа. Тэгвэл бас амар юм биш үү? Тэгэхээр ууж байгаа хүн тийм байна.
яг ууж үзээгүй преп юу нь яавал уувал зүгээр эдийн ямар хүн уух хэрэгтэй эдийн бэ гэхээр яг ямар эдийн болоо тий. Гей байхаараа л уух хэрэгтэй юм уу? Тий. Тэгэхээр мэдээж нөгөө преп буюу нөртөлтийн үс сэргийлдэг преп гэдэг нэрээр нь ихэд ангийнхаа маань ч гэсэн илүү сайн мэддэг байгаа. Тэгэхээр препийг хэн санал болгоод байгаа вэ гэхээр нөгөө бэлгийн цөм эрхтэйчүүдэд санал болгоод байгаа. За энийг болохоор зүгээр ингээл энэ нөгөө хичээлийн эрсдэлтэй гэдэг утгаар нь санал болгоод нөгөө эрсдэл өндөр гэдэг утгаар нь санал болгож байгаа ч гэсэн дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмж олгоод тэ ингээд хэрэглэх хэрэгтэйгээ санал болгож байгаа ч гэсэн толгой дараалан бол хэрэглэх тийм нөгөө нэг заавал одоо хэрэглэх шаардлагатай зүйл бол биш. Яг хөө хэдийхээгийн халдвар нөгөө өрмөц орчин сэргийлт байхгүй те өөрөөр хэлэх юм бол вирусын халдвараас ч ингээд вакцины тариулаад хүмүүс таглаатай болоод хамгаалагдчихдаг шүү дээ тий. Хэдийхээгийн хувьд тийм үр дүнтэй сэргийлэх арга байхгүй хахад преп буюу эмийн урьдчилан сэргийлэлтийн арга хэлбэр нь болохоор бүр 92% хүртэл сэргийлэх ийм өндөр одоо нэг үр дүн үзүүлдэг. Тэгээ вакцингүй байгаа үед бараг вакциныг орлох үс ийм үр дүнтэй арга учраас энийг бол хэрэглээрэй гэдэг зөвлөмжийг бол энэ мэрэгчлэнүүд эрүүл мэндийн байгууллага те CDC гэл том том эрүүл мэндийн бодлогын одоо гайдлайн өдөртөмж зөвлөмж өгдөг газрууд зөвлөд байгаа байхгүй юу. Тэгээд гэтээ яг хэрэгжүүлэхдээ болохоор яадаг вэ гэхээр ерөнхийдөө нөгөө нэг эдгээр чинь манай орны хувьд гэх юм бол яг бэлгийн замаар хвчлэн ерөнхийдөө зөвхөлнтэй бараг 100% дамжаад байгаа. Тэгэхээр бэлгийн замаар дамжих халдварын сэргийлэлттэй ерөнхийдөө хэдийхээгийн халдварын сэргийлэлт адилхан ингээд явагдчихдаг. Тэгэхээр тухайн хүн нөгөө хүн болгон янз янзтэй зарим хүмүүс ингээд аюулгүй бэлгийн хавтал одоо зан үйл нь илүү төвшсөн гэх юм уу те тогтмол бэлгэж хэрэглэдэг эсвэл одоо байнгын нэг хамтрагчтай те өөрөлдөх юм бол эрсдэл багтай хүмүүс бол заавал препийг хэрэглэх шаардлага байхгүй. Тэгээд нөгөө преп нь бас өөрөө эмийн урьдчилан сэргийлэлтэй арга учраас эмч нөгөө тэр эмийг бичиж өгдөг те тэгээд өөрөлдөх юм бол эмчийн хяналтанд бас ингээд давхар явдаг гэсэн преп авч авах хугацаанд тодорхой хугацаанд тодорхой давтамжтайгаар 3 сарын давтамжтайгаар ч юм уу шинжилгээнд хамрагддаг. Тэгээд эмчтэй үзүүлээд эмээ авдаг. Тийм одоо нөгөө хамгаалал өсөн сэргийлдэг арга байдаг. Яг нөгөө процедурын хувьд. Тэгэхээр эрүүл мэндийн нөгөө эмнэлэгт ингээл байнга очих дургуй өндөр хүмүүсэд гэхдээ бас нөгөө тэр чинь 3 сар тутам шинжилгээ өгнө гэж тэгэхээр чинь жилдээ 4-5 удаас уцаа хатгуулаад бас шинжилгээ өгөх шаардлагатай. Тэгэхээр зүүнээс айдаг ч юм уу те. Ерөнхийдөө эмнэлэгт очиж шинжилгээ өгөхөд тийм таатай ханддаггүй хүмүүс энэ төр ахын бол препийг ингээ хэрэглэн гэхээр бас тэр хүндээ давхар стресс авчих гээд байх. Тийм ч магадaltaй учраас ерөнхийдөө бол энэ нөгөө эн чинь зөвхөн нөгөө сэргийлж байгаа нэг арга хэлбэр өөр олон арга хэлбэр байдаг. Тэгэхээр яг тухайн хүн өөртөө тохирсон тэр сэргийлэх стратеги яг хувь хүний өөрийн тийм индивидуал аргаа бол олж авах хэрэгтэй. Преп бол тэрэн дээр нэг сонголт магадгүй танд те энийг сонсож байгаа хүнд преп бол хамгийн тохиромжтой опшн ч гэж болно. Эсвэл огт хэрэггүй опшн ч гэж болно те. Тэгэхээр өөрөөр хэлбэл тухайн хүн л өөрийнхөө эрсдлийг хамгийн сайн тодорхойлж мэдэж чаддаг. Тэгээ хэрвээ дэлгэрэнгүй мэдээлэл аваад үнэхээр прептэй надад хэрэгтэй байна уу? Би препийг хэрэглүүл би илүү сейф байж чадхаар байна уу гэдгээ авч үзмээр аваад манай препийн зөвлөгч нар Солонгоо бас мөвчраа тэгээд 2 зөвлөгч ажиллаж байгаа. Тэр зөвлөгч нартай маань уулзаад цаг тавлаад уулзаад тэгээд яг надад хэрэгтэй орчсон сэргийлт мөн байна уу гэдгийг тодорхойлоод хэрэгтэй гэж үзчихвэл преп авах бүрэн боломжтой байгаа. Бид нар энэ нөгөө төслийнхаа хүрээнд препийг яг анги залуучуудынхаа дунд үн төлбөргүй хэвтүүлж байгаа. Хэрэгжүүлж байгаа. За баярлалаа. Тэгэхээр одоо өөрийгөө эрсдэлтэй гэж үзээд преп юу н ууя гэж бодох юм бол залуус эрүүл мэндийн төвийн офис дээр ирээд тэгээ зөвлөгтэй нь уулзаад үн төлбөргүйгээр авах боломжтой байна. Тэгэхээр хаяг нь бол Grand Plaza-гийн 15 давхурт 1501 тоотод байдаг. Хаягн дээр одоо дахиад нэг тодруулах нь байгаа. Дүүн саяхан одоо 8 сарын 2-наас эхлээд манай одоо ингээд преп дээр одоо зөвлөгч хийж байгаа хоёр хүн маань хоёр газар ингээд сайттай байрлаж байгаа. Нэг нь болохоор Хөсөөдтэй, нөгөөх нь болохоор залуус эрүүл мэндийн төв. Залуус эрүүл мэндийн төв буюу Хөсөөдтээр одоо гэдэг аль талдаа тэг гэр нь ойрхон хүн байвал аль нэгийг сонгоод очиад иж болно гэсэн үг. Бас манай нөгөө препийн утас ажиллаж байгаа. Тэгээ энэ утас маань болохоор шууд препийн хоёр сайт руу маань холбогдно. Тэгэхээр өөртөө орхон одоо мэдээлэл авмаар байгаа
сайт руу шууд холбогдоод заараас мэдээлэл авч болно. Манай Сака утасныхаа дугаарыг хэлээд өгөх баха. 77.2236 гэдэг энэ утас руу яг ингээд дуудлага хийгэнгүүт өөдөөс чинь уусаа зааварчлага өгнө. Тэгээ одоо нэг дугаарыг залгуул даруул одоо хүсэгдэх зөвлөгтэй холбогдно. Хоёрыг даруул залуус эрүүл мэндийн зөвлөгчтэй холбогдож байгаа. Тэгээд зар асууж болохоос гадна шууд биеэр бас ирж болно те. Тэн дээр хөсөөд дээр болохоор нөгөө амбулатор хоёрынх нь Rainbow Cabinet гэдэг юм солонгогийн кабинет буюу одоо яг ангийнханд ээлтэй үйлчлэгээ үзүүлдэг тийм кабинет бас хөсөөд маань ажиллуулж байгаа. Тэгээд тэрэн дээр төшөглөөд нэг периодын зөвлөгч маань бол яг тэндээ байрлал зөвлөгөө өгж ажиллаж байгаа гэдэг. Хоёр амбулатор хоёр руу оронгууд ингээд бүр Rainbow-тэй тэгээд Test for UB гэдэг бас энэ маань юм хаягтай тийм кабинет байгаа. Тэн дээр бас ирж олон утсаар бас нөгөө асууж болох нэ. Тэгээ 3 дахь бас боломж нь юм бол testforub.org гэдэг вебсайт манай энэтэй. Тэр вебсайт дээр шууд нөгөө период бүртгүүлэх гэдэг линк гэж байгаа. Тэрэн дээр ороод та өөрийнхөө холбоох мэдээллийг үлдээх юм бол бас манай зөвлөгч нар маань таны үлдээсэн мэдээллийн дагуу эргэж өөртөө холбогдоод мэдээлэх боломжтой байгаа шүү. За тэгээ одоо нэгэнт салбарыг ярьсан чи ажиллах цагийг бас энэ ярьж өгсөн дээр баг. За залуус эрүүл мэндийн төв дээр болохоор нэгдгээс хагасаа өдөр хүртэл 12-оос ерөнхийдөө 5 гэж тооцож байгаа. Гэтэ мэдээж одоо яг тийм 5-таагаа уралдаад ороод ирэх юм бол мэдээж бид нэр хүлээгээл авна. Тэгээд хүсэж дээр болохоор нэгдгээс 5 өдөр хүртэл өглөө 8-аас 3:30 хүртэл бол ажиллаж байгаа. За баярлалаа. Айгүй олон сонголттой байгаа юм байна. Манайхан бол мэдээлэл авъя гэвэл хаанч очиж болох нь байна. Уцаар ярьж бас вебсайт руу орж болох юм байна. За PrEP дээр сая нөгөөнийг хэрэглэхэд сөрөг тал гэж ярьсан шүү дээ. Иймэрхүү хүмүүст ер нь бол дэмий шүү гэд ярьсан. Тэгэхээр яг ууснараа бас ямар давуу талтай юм бэ? Бас нөгөө талтай бодолцож үзэх сөрөг тал нь бас юу вэ те? Мэдээж давуу тал нь юм бол PrEP-ийг яагаад уугаад байгаа вэ гэхээр эдгээр халтраас хамгаалах гэж уугаад байгаа. Тэгэхээр маш үр дүнтэй хамгаална. Хэрвээ PrEP ууж байгаа хүн маань яг нөгөө өдөр алга уух гормоор ууж байгаа юу, хэрэгцээтэй үе дээр уух гормоор ууж байгаа, айл гормоор ууж байгаа. Тэр гормынхоо яг нөгөө зааврын дагуу зөв уух юм бол өөрөөр хэлбэл эмээ нөгөө юусаа мартаж санахгүй алхасгүйгээр уухтай цагтаа ууж чадах юм бол ерөнхийдөө бол бараг 100% хамгаална эдгээр халтраас. Гэхдээ нөгөө талаараа зөвхөн хитэхээс хамгаалж байгаа. Харин таны бэлгийн хавтал үед бусад бэлгийн замаар дамжих халтраас хамгаалах нөлөө юусаа үзүүлдэг байгаа. Тэгэхээр магадгүй нөгөө бэлгийн хавтагч чинь те бусад бэлгийн замаар дамжих халдраар өвчлөлтөө халтар тэгээд тараах боломжтой байгаа тохиолдолд хитэхээс та өөрийгөө хамгаалж ачсан бусад биедэдхийгээс тэмбүү гэдэг юм. Одоо яг манай ангийнхны дунд бас тархалт харьцангуй өндөр байдаг тэмбүү бусад нөгөө LNBC вирусын халдвар папиллома вирусын халдвар зэргээс олвол хамгаалах нөлөө байхгүй байгаа. 90 насны бодож үзэх зүйл ах юм тий. Өшөө хэрэгтэй нөгөө нэг сайн тал нь юм бол PrEP-ийг ерөнхийдөө хэрэглэснээр хамгийн одоо гол нэг үзүүлэлт сайн нөлөө олвол тухайн хүний нөгөө self-care одоо өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавих тэр дадал заамуулыг PrEP бол аюул сайн дэмжиж өгдөг. PrEP-ийг хэрэглэж явах явцдаа та эрүүл мэндийн тусламж үүсгэнд илүү ойрхон байна. Та магадгүй тий олон татамжтайгаар шинжилгээ өгөөд өөрийнхөө эрүүл мэндийн байдлыг нөгөө чек хийгээд явах боломж нь нэгддэг. Тэгээ ингэснээрээ нөгөө нэг ганцхан ингээд зөвхөн хитэхээс одоо зэрэглэх зорилгоор PrEP-ийг хэрэглэж гисэн ч гэсэн нөгөө өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавих тэр дадал нь ингээд нөгөө бас нөгөө нэг үгээр хэлэх юм бол unconsciously төлөвшөж идэг тийм бас үр дүнтэй ийм нөгөө арга байдаг. Тэгээ мэдээж яг нөгөө хүн хүнээсээ шалтгаална те. Яг тухайн хүнд тэр хүний эрсдлийнхэн хувьд тухайн хүний өөрийнх нь бас нөгөө зан үйлтэй тэрнийх нь хувьд илүү үзэж байгаа арга хэлбэр нь PrEP байж болно те. Эмнэлэгт ингээд илүү ойрхон байхад одоо сэтгэл зүйн хувьд надад амар байдаг тийм хүмүүс байж болно. Гэтэл нөгөө талаараа данг эмнэлэг яваад ахын төвхтэй байдаг тийм юм байх юм бол бас бодож үзэх хэрэгтэй. Заавал PrEP хэрэглэх хэрэгтэй байна те. Шөө бас орчин зэрэглэлийн арга хэлбэрээс хэрэглээд явж болно. PrEP-ийг хэрэглэснээрээ бас бэлгэвчээ хэрэглэхээ бойл гэдэг юм бол бас айгүйх асуудал болж гарч ирдэг. Одоо жишээлбэл бид нар нөгөө төслөө хийгээл
ангийнхны дунд PrEP-ийг хэрэгжүүлнэ, Монгол нэвтрүүлнэ гэж хийж яхад нөгөө яг мэргэжлийн бэлгийн замаар дамжих халдвар эмчнэрийн зүгээс засгийн газрын эмнэлэгт ажилтдаг те шийдвэр гаргагч нар засгийн зөвшөлт үзүүлэгчдийн зүгээс басны гаргаж тавьж байсан асуудал нь PrEP ингээд Монгол ингээд хэрэгжээд боломжтой болцохоор бусад бэлгийн замаар дамжих халдварыг энэ ангийнхны дунд нэмэгдчихвээ те та нар тэрнээс яаж сэргийлэх юм бэ гэдэг асуудал юу нээр тавигддаг. Тэгэхээр бидний нөгөө нэг харж байгаа өнцөг болохоор тухайн хүн те PrEP-ийг хэрэгжилж байна гэдэг чинь өөрийнхөө эрүүл мэндэд аягүй анхаарал тавьдаг хүн байгаа хгүй те халдвар авахаас сэргийлдэг тэрэнд ингээд санаа зовдөг те сэргийлдэг гэдэг тийм одоо нөгөө хандлагатай хүн байтал одоо тэр бэлгийн замаар дамжих халдвар нэмэгдэнэ гэдэг бол ерөнхийдөө боломжгүй гэдэг өнцгөөс харж байгаа. Яг тийм бол өөртөө анхаарал тавьж байгаа хүн учраас өөрийгөө бусад зүйлээс ч гэсэн сэргийлж байгаа. Гэхдээ нөгөө талаар нөгөө мэргэжилтнүүдийн тавьдаг зүйл нь юу вэ гэхээр PrEP хэрэглэх хүмүүсийн бэлгэвчийн хэрэглээний төвшин уур хандлагатай байгаа гэх юм бол одоо хамгийн тийм нөгөө айхтар хэдийгээр тохоосон сэргийлж байгаа юм чинь бусд нь бол хэмжлэгдчих юм чинь яах вэ гэдэг хандлагаар хандах үе гэж сэргийлээд байдаг. Тэгээд бид нар болохоор юу гэж хэлдэг вэ гэхээр өөрийгөө анхаарч байгаа PrEP хэрэглэж байгаа хүмүүс бол хамгийн зөв даталтай айлгүй сексийг эрхэмлдэг тийм л одоо хүн байх учраас тэр тал дээр сөрөг үтгээр гарах байхаа гэдэг сэтгэлтэй байдаг. Яа гэхдээ нөгөө PrEP-ийг хэрэглэх гэдэг маань хэрэглэж байгаа гэдэг нь бэлгэвчээ орлуулна гэдэг үг биш шүү гэдгийг бол бас нөгөө хүмүүстэй хаалгуулдаг. PrEP бол зөвхөн хичээгээ сэргийлэхтэй. Гэтэл яг Монгол нөгөө ангийнхны дунд бас тэмүүгийн халдвар хэдийхээгийн халдвар харчиг тэнцвэрхэн тархалттай байдаг байхгүй юу? Тэгээд нөгөө бэлгэний B C вирусын халдварын тархалт энэ нөгөө бусад Азийн орнуудад харьцуулахад Азийн орнуудын эпидемийн нэрийн дунд нөгөө анги залуучдын дунд халдвартай харьцуулахад Монголын залуучуудын дунд халдвар нь бас арай өндөр хувьтай байдаг. 10%, 11%-тай өндөр C вирусын B вирусын халдвар тодорхойлогдож байдаг. Гэтэ тэр маань болохоор нөгөө BC чинь бас бэлгийн замаар дамжих эрсдэлтэй хүмүүс тэр болон бас мэддгүй юм байна шүү дээ тий. Бас тэгэж дамжих эрсдэлтэй байдаг болохоор ерөнхийдөө бэлгэвч бол байна. Дээр нь мэдээж нөгөө бэлгэвч чинь ингээд яг нөгөө сексийг эхнээс нь дуустал ингээд яг бүтэн бэлгэвч хэрэгжилж тэр чинь хамгаалж байгаа шүү дээ. Гэтэл дундуур нь магадгүй бэлгэвч нь урагдана, цаорн тий. Тэгээл ганцхан бэлгэвчээр гэтэл 2 удаа бэлгийн хавталт одоо тий 1 удаа секс ихтэй орж болно шүү дээ. Тэгэхээр метод болохоор яг хөө гэхээр мэдээж PrEP бол нэмэлтээр таныг хэдийхээс аюун өндөр хувиар хамгаалж байгаа тийм опшн байгаа. Бас нөгөө амын сексийн үеэр бас хүмүүс ер нь бол бэлгэвч хэрэглэхгүй шүү дээ. Тэгэд бол бас хэдийхээгийн халдвараас хамгаалах найдвартай арга болж байна. За баярлалаа. Ерөнхийдөө бол сонсогч нартай хэлэхэд бид нар хүмүүсийг секс битгий хий гэж ярьдгүү, секс хийдгээрээ хийн. Яаж одоо аюулгүй өөрийнхөө эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй секс хийх вэ гэдэг талаар энэ подкастыг бас бэлтгэж байгаа. Тэгээд өөр биений зүгээр практик туршлага дээр харахад бас секс хийхдээ нөгөө шинжилгээний бичгийг бие биендээ нээлттэй харуулдаг, хизээ шинжилгээнд орсноо бие биендээ нээлттэй хилдэг, эсвэл хамт ирээд шинжилгээгээ өгдөг гэх мэт тийм аргууд айгүй их байдаг. Одоо залуус эрүүл мэндийн төвтэй PrEP-тэй гэдэг бид нартай хамт ингээд явах юм бол одоо ингээд PrEP тамрагдсан хүмүүс маань 1, 3, 6, 9, 12 гэдэг ийм саруудаа ерөнхийдөө шинжилгээнүүд өгөөд явдаг. Тэгэхээр ер нь бол бид нартай ирээд PrEP-тэй хамрагдаад явах нь одоо өөртөө илүү одоо үр дүнтэй тэгээд аюулгүй тэгээд дээрэс нь өөртөө ихтэй болон хамтрагчтай бас ихтэйгээр ингээд бэлгийн хавталтай ороод ингээд явах бол бүрэн боломжтой байгаа. Тийм надад бас нэг өөр асуулт байна. Одоо ингээд өөрийгөө бас гей ч юм уу, бисексуал эсвэл эрэгтэй хүнтэй одоо бэлгийн хавталд орсон гэдгийг хэлхийг хүсэхгүй байгаа хүн яах вэ? Залуус эрүүл мэнд дээр ирээд үйлчлэг авмаар идэг тий. Хэр нууцлт юм бэ? Нэр мэр бичээд авчих үдэ гэд нэг айц үүдэн штэ. Тэрэн дээр хэдүүлээ мэдээлэл өгье тий. За яг одоо PrEP дээр зөвлөгч хийж байгаа хүний хувьд одоо PrEP дээр бүртгүүлж байгаа хүмүүс шууд бол надтай юм уу эсвэл миний хамтрагч бүццэгтэй ингээд уулзаад явдаг байгаа. Тэгээд битээрээс олвол гадна эмчтэр уулзаж шинжилгээ өгдөг. Түүнээс ш өөр хүн амьтантай контактлах шаардлага бол байдаггүй. Тэгээд PrEP одоо хамрагч байгаа хүмүүсээс бол нэлийн дэлгэрэнгүй асуумж авдаг байгаа. Тэгээд асуумжийг бол одоо юу гэдэг нууцыг задруулна ч юм уу те тэтгэж тал дээр бол
100% санаа зовох асуудал огт байхгүй. Яагаад тэгэхээр миний хамтрагч буюу болон би одоо бид хоёр нууцлалыг хадгалнаа гэдэг одоо ийм маш чанга дэглэмтэй юм гар үсэг зурсан юм контракт байгаа. Мэдээлэл алдагдах дээр бол санаа зовох юм байхгүй. Энэ нөгөө нэг арга хэмжээ одоо PrEP хэрэгжүүлж байгаа энэ төсөл маань болохоор яг PrEP-ийг одоо хэрхэн хүнд олох уу, мэдээлэл яаж цуглуулах уу гэдэг нь болохоор бүр ингээд шат чатаараа процедур нь бол протокол гараад тэгээд тэр протокол маань болохоор яс зүйн зөвшөөрөл хүртэл авсан байгаа. Тэгээд Эрдэнэ одоо эрдэмтдийн доктор профессоруудын одоо тэр зөвлөлийн хурлаар оролцоод болж байгаа гэж батлагдаад дараа нь энэ нөгөө анагаах ухааны яс зүйн хяналтын хороо гэдэг газраар орж зөвшөөрөл авдаг. Тэр зөвшөөрлийг авсан тийм одоо процедурын дагуу бид нар яг PrEP бол хэрэгжүүлж байгаа. Тэгээд тэр яс зүйн зөвшөөрөл авахд бол хувь хүний нууцыг хадгалах одоо тэр асуудал бол айгүй нөгөө нэг хамгийн чухлаар тавигддаг. Тэгээ ялангуяа бид нар нөгөө PrEP-ийг ийм хүн амын дунд цөөнх бүлгийн дунд хэрэгжүүлж байгаа болохоор цөөнхийн эрх ашигыг хамгаалах тодорхой хэмжээний хүний эрх зөрчигдөхийтэй хэм хэмжээ зөрчигдөхий гэдэг тал дээр бол бас протокол одоо нөгөө зөвшөөрөл авахд айгүй их анхаарал хандуулж тэр тал дээр бол бид нар бас их бэлтгэл хийж ажилласан. Баг хамт олноор ингэж хичээж ажиллаж байгаад баярлалаа. Тэгээ бас нэг зүйл нэмээд хэлэхэд нөгөө PrEP-ийг одоо нэвтрүүлж байгаа энэ арга хэмжээнд дээр маань болохоор олон нийтийн зөвлөл бас яг гей бисекс эрхтэй олон нийтийн хүний эрх зөрчигдөж гэнэ үү те хэр одоо яг энэ тал дээр анхаарч энэ арга хэмжээ хэрэгжиж гэнэ гэдэг дээр хяналт тавих тийм чиг үүрэгтэй олон нийтийн зөвлөлтөс байгуулагдаад ерөнхийдөө бол 2 сараас эхлээд хяналтаа тавиад ажиллаж байгаа. Тэгэхээр хэрвээ одоо нөгөө PrEP авч явах явцад бас ямар нэгэн асуудал гарах те өөрийнхөө хүний эрх зөрчигдсөн ч юм уу ямар нэгэн байдлаар асуудал үүссэн бол тэр олон нийтийн зөвлөл рүү шууд хандаад гомдлоо тавих бас боломжтой байгаа. Тэгээ нөгөө PrEP ууж байгаа хүмүүстээ бид нэр танилсан зөвшөөрөл зурулдаг. Тэгэхээр тэр танилсан зөвшөөрлийн хувьцсан дээр болохоор хэрхэн олон нийтийн зөвлөлтэй холбогдох вэ гэдэг мэдээлэл нас өгдөг. За мөн шууд яс зүйн хоролоо юугаас тавих боломжтой. Тэгэхээр энэ нөгөө нэг хэдийгээр ингээ арга хэмжээ бид нэр хэрэгжүүлээ явж байжсан бас давхар нөгөө хяналт байх хэрэгтэй да. Энийг зөв хэрэгжүүлэхэд тэгэхээр тэр хяналтууд манаас тавьдаад явж байгаа. Тэгэхээр ер нь бол бидний зүгээс бол байж болох бүх дэмжлэгийг бол бүрэн өгөө явж байгаа. Мэдээллийн хувьд болохоор нөгөө Test for UB гэдэг энэ нөгөө аян чинь өөрөө бараг яг манай улсад тэгээ гей бисекс залуучуудад чиглэсэн хамаахан хэмжээний яг дижитал анхны аян болж хэрэгжиж байгаа. Тэгээ хүмүүс ч гэсэн хүрж байгаа юм болоо гэж бидний зүгээс харж байгаа. Вебсайтны хандлт, Facebook утасныхаа нөгөө хандлт энтрийг харахад бас сэтгэл хангалуун байгаа. Тэгэхээр энэ аянаар маань дамжуулаад PrEP-ийн мэдээлэл ерөөхдөө түгэгдэж байгаа. Мэдээллийн нөгөө нэг пост руу тэгээд бас бид нэг видео хийсэн, комик бук гаргаж байгаа. Бүхэл одоо хэвлэл мэдээлэл төр контентуудаа бол PrEP-ийн агуулгыг тусгаад явж байгаа. Тэгээ энүүгээр бол амжилттай нөгөө testforub.org захим хуудасаар дамжуулж за 6 сарын 30-ны байдлаар тэгэхэд бол 250 орчим хүн бол яг PrEP-д орох хүсэлтэй байна гэж бүртгүүлсэн байсан. Тэгээ энэ хүмүүстэй манай зөвлөгч нар маань бол холбогдоод тэгээд тэр бүртгүүлсэн хүмүүсээс маань ерөнхийдөө бол одоо ингээд арай зөө хүрээгүй хамрагдсан явж байгаа бас бид их баяртай байгаа. Тэгээ ерөнхийдөө бол ер нь бол бид нар яг юмаа төлөвлөж тооцоолохдоо Улаанбаатар хотын ер нь 200 залуучуудыг бол хамруулъя гэдэг 200 залуучууд хамрагтууд бол хангалттай байдлаар юмаа бол төлөвлөсөн байгаа. Тэгээд одоо гол нь нөгөө яг одоо PrEP-д хамруулж эхлэх хугацаа маань бас хязгаарлагдмал. Энэ ингээ байнга хизээч ирээд ороход бас бэлэн байна гэхээсээ илүү бид нар одоо яг энэ 8 сарыг дуустлаа 9 сард бол одоо яг өөрчлөн гэж бол арай мэдгүй байна. Гэхдээ ер нь бол 8 сарыг дуустал ямар ч байсан бол PrEP хүмүүс ороход бол нээлттэй байгаа шүү. Тэгэхээр та бас PrEP-ийг сонирхож байгаа бол PrEP-ийг надад хэрэгтэй байна гэж бодож байгаа бол 8 сарыг дуусгаас өмнө холбогдоод PrEP эхлэх бүрэн боломжтой байгаа. Тэгээд 9 сараас магадгүй нөгөө юуны маань PrEP-ийн хамруулалт маань зогсоох бах. Яагаад гэх юм бол бид нэр яг тодорхой тооны хүмүүсийг PrEP-тэй хамруулад тэгээд тэр хүмүүстээ 12 сарын турш PrEP-ийн үйлчилгээг энэ төлбөрөөр үзүүлээд явна. Гэхдээ яг мэдээж нөгөө 8 сарыг дуустал идэвхтэй хамруулалт маань дуусах ч гэсэн тэрнээс хойш хэрэг үнэхээр
ирээд хэрэгтэй тийм хүн байвал бас мэдээж хамруулах боломжтой хэвээрээ байх болно. Гэхдээ яг тийм өргөн хүрээгээр итгэвтэй хамруулалт бол ерөнхийдөө 8 сарыг дуустал үргэлжилж байгаа шүү. Тэгэхээр та бүхэн хамрагдмаар байвал 8 сар дуусгаас өмнө ирээрээ гэж хэлье. Хүмүүсээс ирсэн асуултууд болон товч эхлээд хүргэе гэсэн мэдээлэлээ подкаст болгож орууллаа. Түрүүний хэлсэн шиг утасны дугаар вебсайт руу ороод таад бүр дэлгэрэнгүй мэдээлэл аваад ирж уулзаад бүр ойлгомжгүй зүйл ч юм уу эсвэл энгийн зүйл асууж олон буруу асуулт гэж угаасаа байхгүй. Тэгээд хамрагдахыг хүсэж байгаа хүмүүс нь манай Instagram, Facebook руу шууд бичээд линкийг авч болно. Өөрөө олохгүй байх юм бол тэрэн дээр битгий санаа зовоорой гэж хэлмээр байна. За тэгээд хоёр зочиндоо бас маш их баярлалаа. Ажилтан амжилт хүсье. Сонсогч нартаа бас баярлалаа. Манай подкастыг сонсдогт маш их баярлалаа. Тэгээд дараа уулзцагаая. Баяртай. Баярлалаа. Yes, for you.